Монгол Улсын ерөнхийлөгчд SWAT Challenge 2026 тэмцээнд Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх олон улсын SWAT Challenge тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Өнгөрсөн 2 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо улсын тэмцээнд төрийн тусгай хамгаалалтай газрын баг 2 дахь удаа, цагдаагийн ерхий газар дотоодын цэргийн баг анх удаа нийт 44 хүн оролцсон. Дэлхийн 48 улсын 109 багийн 700 руу албаагч өрсөлдсөнөөс төрийн тусгай хамгаалалтай газрын тамирчид уулын дугуйтай тактик ажиллагаа төрөлд 3 дугаар байр эзлэж хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дугаар байр эзэлжээ. Мөн тамирчдад Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэгт хүчин өсч хөгжсөний 105 жилийн баярын мэнд хүргэж гэр бүл өрөөхөд хамт олонд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроолоо. Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох орчин үеийн тактик зэвсэглэл багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургалтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг бүх талаар дэмжинэ гэдгийг ерөнхийлөгч илэрхийлжээ. Улс орныхоо нэр хүндийг, Монголын зэвсэгт хүчин, төрийн тусгай хамгаалалт, Монголын цагдаагийн байгууллагын нэр хүндийг сайхан өндөр төргөж дэлхийн 109 багаас 41-р байранд орсон явдалд бас та бүхэнтэй чин сэтгэлээсээ баяр хүргэж өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхийг хамгаалагч энэ зэвсэгт хүчний 105 жилийн яруу алдар түүхэн агаар бас та бүхнийг хүлээн авч ингэж баяр хүргэж байгаа маа өндөртэй. Их мөндөд офицерууд та бүхэндээ дахин баяр хүргье. Амжилт хүсье. ерөнхийдөө SWAT Challenge 2026 тэмцээнд бид нар бүртгэлээ 11 сард хийгээд тэмцээний бэлтгэлдээ 11 сараас гараад ерөнхийдөө 3 сарын хугацаанд бэлтгэлээ хийж чадсан байна. Тэгээд тэмцээнийхээ бэлтгэл болон хугацаан дээр бол энэ жилээс ихэд бол нэг 5-6 сарын хугацаатай бэлтгэл хийхэд ер нь хүмүүсийн бэлтгэл их чигдэрч очих юм байна гэдэг ер нь дүгнэлтийг бол авсан. Бид 2 сарын хугацаанд бас бэлтгэл хийж одцсон. Төрийн тусгай хамгаалалтын газрын өмнөгчд оролцчихсан тамирчдаас бас маш их туршлага судалж хамтарсан бэлтгэл хийсэн үгдэн бас амжилттай оролцсон. За стейж болгоныг бид нар үнэлэх ёстой, цэглэх ёстой, тэндээс алдаа дутагдлаа олох ёстой гэдгийг харсан. Албаагчдаа сонгон шалгаруулах, за тэмцээний бэлтгэлийг урт хугацаанд тогтмол хийх, бэлтгэлийн бааз зургийг бас бэлтгэх нь чухал юм аа гэдэг тэмцээн бас хэлцүүлсэн бэлтгэжтэй хэлсэн. Энэ жилийн хувьд манай тамирчид 2 сар гаруй хугацаанд цагийн зөрүү, цаг агаарын байдалд дасан зохицох, бие бэлтрийн бэлтгэл, буудлагын дадлага сургалтаа хийсэн байна. Улмаар тактик ажиллагаа, иргэнийг аврах ажиллагаа, албан агчийг аврах ажиллагаа, цамхагт явуулах ажиллагаа, саадтай зурус туулах зэрэг төрлөөр өрсөлдөжээ. За манай байгууллагын хувьд бол сая энэ жил тэмцээнд 2 дахь удаага оролцлоо. Тэгээ өмнө жилийн хувьд бол бид нэр дөнгөж танилцж байгаа тийм анх удаага оролцож байгаа гэдгээр жоохон стейжний дадлага сургалт их дутуу байсан. Энэ жил бол нэлээд түлхүү тэд дээр ажиллаж оролцсон байгаа. Тэгтэл бас яг стейжний дадлага яг нэг юм 1000 хийчээд орж байгаа, нэг юм дээр 2-3 удаа хийчээд оролцож байгаа гэдгээр ч юм уу тийм утгаараа нэг жоохон дутуу байлаа. Гэтэ энийг яг ийм байгууламж Монголдо барьчих юм бол амжилт үзүүлэх боломж бидэрт бол хангалттай байгаа. За дотоодын цэргийн байгууллагын хувьд анх удаа баг оролцуулсан SWAT Challenge тэмцээнд. Тэгээ тэмцээн бол яг би яг багаа ахалж орсон, өөрөө бэлтгэл сургуулийн тамирчтай хариуцаад орсон. Тэгээд болчмоор харагдчихсэн юм бол тэгээ яг бичлэгээ үзээд маш сайн судалж байгаа, заавартай танилцж байгаад бэлдсэн. Тэгээ яг очиод оролцоход бол яг тэр дэлгэцээр харж байгаагаас л шал өөр гэдэм байлээ. Яг ингээд 1 минут, 2 минут, 3 минутанд ингээд даалгаврууд нь яваад байгаа боловч дэлгэцээр харах нэг өөр, дотор нь ороод гүүхүүд бол тэнд хүнээс гарч болох ерөөсөө бүх тэр хорд хөөч төсвэр цэц ерөөсөө бүх юмыг авахаал замбаа бүх юмыг шаарддаг. Ер нь бол харж байгаагаас бол маш өөр юм л тий. Тэмцээний нөгөө стейжүүд аягүй нөгөө жижиг дасгалууд нөгөө деталууд аягүй их байсан. Бид нар анх удаа оролцож байсан учраас тэрийг нөгөө мэдхгүй за тэн дээр баг зэрэг алдсан баг. Дараа жилийн тэмцээнүүдээр бол бид нар тэр жижиг деталууд магадгүй нэг халах юм дээр бид нар 2 халахсан тиймэрхүү алдаанууд гарсан. Тэрээс маш сайн судлаад ирсэн дараа жилийн тэмцээнүүдээр тэрийг сайн давтаа сураад явах бүрэн боломжтой. Тэгээд амжилт гарах бүрэн боломжтой л гэж бодож байгаа бид нар. Монгол тамирчидад, Монгол залуучууд бас нэг дасан зохицох чадвар сайтай байдаг гэдгээр анх удаа орж байгаа ч гэсэн өмнө 5 сургууль орсон багууд байгаагийнхаа урд орсноор бас нэг тийм бүрэн төрүүлэх боломжтой гэдгийг бас өөртөөс мэдрээд ирсэн байна. Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний олимпик гэдэг SWAT Challenge тэмцээнийг Арабын нэгдсэн Эмират улс 2019 оноос жил бүр уламжлуулгын зохион байгуулж байна.
Тэмцээнд багууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орчин үеийн тактик арга ажиллагааг нэвтрүүлэх зорилготой. Мөн аль паагчдын мэрэгжлийн ур чадвар, бие бэлтрийн дэвсгэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжлтийг сорж, гүйцэтгэлийг нь харьцуулан үнэлдэг гол талбар юм а.